Эдлийн салбарт ажиллаад 18 тагаас эхэлж ажиллаад одоо ингээд 27 8 дахь жилдээ ажиллаж байна. Хуваараа хөдөлмөр эрхлээд ер нь бол 4 5 жил болсон. Энэ хагаан брендийг үүсгэн байгуулж энэ хагаан брендийг одоо аймагтаа танилцуулахад одоо жил гарсан болоод одоогийн байдлаар ингээд 8 ажилчинтай ажиллаж байна. Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд бол анх удаа орж Алтан намарт бас битээр нэг цусгаан күртгээр орсон. Ер нь үзэсгэлэн худалдаа сайхан болж байна. Өргөн дэлгэр гоё болж байна. Урд нь бол дандаа үзэгчээр тойрон явдаг байсан. Энэ жил анх удаа орж байгаа болохоор гоё л байна. Хагаан Fashion Auditor гэдэг хувьцаат компани манайх жилийн өмнө нэгдсэн байгаа. Тэгээ нэг удалчинтай нэгдсэн. Одоогийн байдлаар 8 ажлын байр бий болгоод нөгөө ерөнхийлөгчийн зарлигаар нөгөө цагаалт хөтөлбөрийн хүрээнд нөгөө ноос ноолороо боловсруулах сарлагын хөврөөр ашиглан тийм нөгөө сарлагын хөврөн дотортой дээл гэдэг ийм зузаан хөвсгөлийн хүүтэнд ямар ч хүүтэнд одоо нэг шалгалтанд яваад тэнцээд ирсэн тийм сайхан зузаан дээл хагаан брендийн дээл маань гарсан байгаа. Эрэгтэй эмэгтэй янз бүрээрээ гарсан байгаа. За энэ болохоор ингээд Америк технологиор доторлогоо хийсэн тэнцвүүлэтэн дээл гээд 600 мянган төгрөгөөр худалдаанд гардаг байсан. Төв аймгийнхаа худалдаа үзэсгэлэн цайруулж бид нар 30% хямдруулаад 400 мянгаар гаргаж байгаа. Одоо жишээ нь энэ эмэгтэй дээл маань гэхэд шүүн ингээд энэ нь паспортдаг манай хагаан брэнд гэдэг энэ. Тэгээд энэ материал маань болохоор нөгөө галын хажууд орой өдөс суухад нөгөө утаа үнэр шингэдэггүй материал тэрүүгээр айгүй онцлогтой байгаа. Хотод манай нэг том үйлдвэрийн маань том нөгөө объект байгаа хгүй. Тэндээ одоо нөгөө ноос ноолорын хөврөв боловсруулж энэ дээлийн дотор хийх тийм үйлдвэр баригдах гээд одоо судалгааны ажилдаа явагдаж байна. Одоогоор бол нөгөө туршилтаар хийж байгаад болж байна гэдэг үүднээс одоо бол бүр түүхийдээ боловсруулах шатандаа ороод явж байна да. Сарлагын хөврөн дээл нь болохоор энэ хараа ингээ өөрөө амьсгалдаг. Энэ дээр бүр ингээ тайлбар нь байгаа байхгүй юу? Тий. Урт нарийн ширхэгтэй. Тэгээд дулаан хадгалт өндөртэй амьсгалах чадвартай ноолорын үнцнээс юр дутгааргүй үнцэтэй бүтээх. Ингээд энэ сарлагын хөврөн дээл нь бүр төвсгөлийн хүүтэнд шалгуурж яваад ирсэн дээл байхгүй юу? Тий.